бүгдээ дараагийн илтгэлээ сонсъё. За Амгаабаатар захирал маань том зах зээлд гарааны бизнес гарах боломж өөрсдийн туршлага гэсэн сэдвээр бас гарааны бизнесийг Америкт одоо гаргасан бас туршлагаас олцох ба. За бүгдээрээ юу ч юм эндээ хүргэе. За тэгээд би өөрчлөлт өөрийгөө танилцуулж би анх 1997 онд Америк руу гарсан. Тэгэхдээ анх гарахтаа бол оюутан очоод тэгээд нэг жилийн дараа бас нэг компани намайг хайр хийгээд IT-ийн хавыг хийж эхэлсэн. Тэгээд 2001 онд би бас нэг найзтайгаа нийлж Армаг гэж компани Америкт байгуулж анх монголчууд Америкт утсаар ярьж байхад утасны картны тийм компани байгуулж ирсэн. 2003 оноос би өөрийнхөө IT консалтинг компаниг байгуулад явж байгаад 2009 онд бас нэг Америктэй нийлж хоёр талаасаа би хоёр монгол залуутай нөгөө Америк маань хоёр Америк тэгээд сургуулаа нийлж ин Clear Corporation гэдгийг байгуулсан. Clear Corporation бол ер нь бол IT консалтинг хийдэг. Тэгээд IT консалтингт манайх хөвчлэн хуулийн байгууллага, real estate, finance, school district гэсэн хэд хэдэн чиглэлээр агнж ажилладаг. Clear Corporation бол одоо манай гол хийдэг юм бол энэ Alien Vault-ийн security-гийн resell хийдэг. Мөн ESET гэдэг энэ антивирусын Chicago болон Midwest-ийн хамгийн том MSP provider ажилладаг. Ерөнхийдөө бол манай бүх энэ партнеруудад энд байна. Манай Clear Corp бол нийтдээ 14 хүн байдгаас 8 монгол залуучууд ажиллаж байгаа. Голдоо Америкт төгссөн хүмүүс байгаа энд бол. За тэгээд 2012 онд би software development компани бас нэг дахиад нэг монгол залуутай нэг хоёр Америктэй нийлж байгуулсан. Тэгээд энэ компани бол ерөнхийдөө бол одоо дөнгөж эхэлж байна. Ерөнхийдөө нэг 2 жил байхдаа бид нэр Америкийн pharmaceutical компаниудын вебсайтуудыг хийж тэдний маркетинг төлөвлөлтүүдийг хийгээд ямар ч гэсэн нэг амжилттай яваад эхэлж эхлэв. Тэгээд манайхан голдуу бол .net дээр бичдэг. Мөн жоохон нэг зарим хэсгийг нэг Java дээр мөн вебсайт болон мобил аппликейшнуудыг бас хийж байгаа. За тэгээд Америкч юу компани байгуулахад хэцүү юу гэж те. Америк компани байгуулахад бол хамгийн амархан. Ердөө онлайнаар ороод 20 минутын дотор компани байгуулж болдог. За тэгээд яагаад Америкт бизнес ингэж өгч яана гэж компани байгуулахад тийм амархан байна. Тэндээс чамаас юу ч шаардахгүй. Зөвхөн компанийнхаа нэрийг бүртгүүлээд онлайнаар бол Illinois бол $280 төлөөл тэр компани үйл ажиллагаа явуулах бэлэн болчих. За тэгээд манай iCode-ийн бид нар одоо core value гэж одоо core value гэж юу вэ гэдэг байна. Бид нар бол хамгийн гол нь Америкт бид нар customer-тай болохын тулд эхлээд бид нар хамгийн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө нэг номер. Хоёрт бол хэрэглэгчийнхаа хүсэл customer satisfaction гэж ярьдаг. Тэрийг бол бүгдийг хангах хэрэгтэй. За тэгээд мөн манай ажилчид бүгдээр ажилдаа уртаа байх хэрэгтэй. Манайхаа би энэ ажлынхаа ургийг авчирсан гоо. Тэгээд манай программист хүмүүс бол программист бичнэ. Тэгээд өрөөндөө теннисийн ширээтэй нүдний ядаргангуудад теннис тоглоно. Өөрөөсөө хоолой захиалаа идчихнэ. За өглөө бид нар бол нэг 9-өөс 8-аас юм уу 9-өөс эхлээд орой 9-10 хүртэл ер нь сууж ажиллаж байгаа. Ер нь бол тэр чинь IT-ийн программын хүмүүсийн хувьд бол яг нормал ажлыг тооцож байгаа шүү дээ. Тэгээ хэрвээ тэрнээс бага хугацаагаар ажиллаж байвал тэр бол ажиллаж байгаад бол тооцогдохгүй шүү дээ. Тийм ээ. За тэгээд ерөнхийдөө Америкт хүний итгэлийг олох бол хамгийн чухал. Хүний итгэлийг олохгүйгээр чи дахиж бизнес авахгүй. Монголчуудад нэг ажиглагдаг байдаг юм болохоор жоохон юм сурч аваад дахиад өөр компани байгуулаад тэр хүнийхээ клиентуудыг хулгайлаад
арга гэж боддог. Америкт бол тэр нь хуулиар хориотой гэдэг юм да. Тэгээд ерөөсөө чи хүнд ажилд орсон бол тэр харилцагчтай зөвхөн бизнес үүднээс ярина. Тэрнээс гадна өөр харилцаа үүсгэж болдгоо. Хэрвээ чи үүсгэсэн байлаа гэхэд тэр хүний араас аргалдаад хоргуулаад тэр хүнээс мөнгө авч болдог. Ийм учраас Америкт бол бизнес явуулахад бол илүү амарх юм гэж хэлж болох юм да. Хамгийн гол нь тэр Америк клиентуудын итгэлийг авах. Тэр хүн чамайг юу хийж чаддгүй. За наад зах нь одоо нэг програм бичлээ өнөөх нь ямар нэг ажлаас болоод хоошилж болно л да. Гэхдээ тэр бүр нэг тэрнээс өмнө хэрэглэгчтэй мэдэгдэж байх хэрэгтэй. Тэрийг болохоор customer expectation гэж яриад байгаа. Хэрвээ managing customer expectation гэдгийг бид нар хийж чадах юм бол ер нь Америкт бизнес бол яваад байна. Яг тийм учраас 2009 оноос эхэлсэн манай бизнес байна. Би 2003 оноос хойш одоо хүртэл явж байгаагийн гол шалтгааныг бол би тэгж үнэлдэг. Ерөнхийдөө Америкт бизнес байгуулахад бол юу яадаг шүү дээ. Эхний 5 жилдээ нийт шинээр байгуулагдсан бизнесийн 95% нь хаагддаг. Тэгээд түүний дараагийн 5 жил тэр үлдсэн 5% 90% нь хаагддаг гэж ярьдаг. Гэхдээ Америкт бол байнга шинэ бизнес, шинэ санаанууд гарч ирж идэг. Ийм учраас энэ зах зээл бол маш хурдтай хөгжөөл яваад байгаа юм да. Ингээд миний ерөнхийдөө дуслаа. Тэгээд өөр асуултууд байна. Амгаа захирал баярлалаа. Сая та нэлээд чухал асуудлыг хөндөг шиг боллоо. Манай энэ зааланд яг стартап компанитай хэдэн залуучууд байна? Стартап компани 1 2 3 4. Тэгэхээр стартап компаниудаас бас асуулт асууя гэж бодож байна. За асуултаа бодож байгаа нэг юм жоохон хүлээж байгаарай те. Одоохон би нэг асуулт асуучаад тэгээд дараа нь та бүгдээс асуулт асууя. Сая яг итгэлцэл гэж ярьлаа. Нэлээд чухал асуудал ярих гэж бодлоо. Манайхан бол итгэлцэл ярихдаа хизээ итгэлцлийг ярьдаг вэ гэхээр яг сэлс авахтаа л ярьдаг те. Би нэг яаж очиод нэг өөрийгөө итгүүлээд нэг ингээд юм салгачих те. Тэрний дараагийн тэр гүйцэтгэл мөцтгэлийг бол ерөөсө бодохгүй байхгүй. Тэгээд гүйцэтгэлээ хийсний дараах тэр after sales-тэй асуудлуудыг бүгдийг мэдэхгүй. Тэгэхээр энэ ер нь процессыг ингээ харах юм бол таних бол сүүл тал руугаа илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн асуудал ярьж байна те. Гэхдээ мэдээж ихний бас итгэлцэл байхгүйгээр энэ асуудал бас явахгүй. Тэгээд яг та одоо чинь анхны sales хийж ирсэн тэр туршлагаас бас ярил те. Яаж өөрөө тэр итгэлцлийг явуулдаг вэ? Танд яагаад тэр ажлыг өгөх ёстой юм те? Тэр хүн энийг яаж ойлгох юм бэ? Бас энэ борлуулалтын техникээс бас хэлж өгөх те. Итгэлцэл гэдэг чинь би анхаас бас хүнд ажиллаж исэн. Тэгээд би тэр хүнээс гараад шинээр компани байгуулахдаа би тэр хүнийхээ нэг клиентыг аваагүй. Ягаад гэвэл тэр бол ерөнхийдөө миний амжилтын үнс бол би тэрийг гэж боддог. Ягаад гэвэл хүн нэгэн чи гараагаар бохир ихэлвэл тэр бол ер нь явахгүй гэсэн. Тэгээд ерөнхийдөө бол таньдаг хүнд юм хийж ингэж өгөөгөөд байдаг. Тэгээд нэг нэр төр гэж нэг юм байна. Ambition гэдэг манай болохоор арай өөр утгаар нь ойлгоод ах шиг байна. Тэр ялангуяа ямар ч ажлыг хийсэн өөрийнхөө нэр төрийг бодож алдаг хүлээсэн ч хамаагүйгээр тэр ажлыгаа дуусгах их чухал байдаг. Хэрвээ тэгж чадаж байвал тэр хүний итгэлийг авч байгаа юм да. За энэ юу стартап компанитай залуучууд байгаа гэсэн. Тэгээ стартап компанитай залуучууд бол энэ юу сэрэтлээс асуух асуулт байна. Амгаа захирлаас. Тэр сайн байна уу тэгээд Монголд ирээд энэ залуучуудад бид нартай зөвлөгөө өгч байгаа бүгд талхын дээр хэлье. Намайг Богчхлан гэдэг. Тэгээд би өөрөө яг IT-ийн бизнесийг өнгөрсөн жилийн сүүлээс эхлээд сая 2 сар компани байгуулад анхныхаа одоо софтверийг хөгжүүлж байгаа. Тэгээд юмыг их амархан бодоод идэв миний суртал. Гэхдээ яг чи надад нэг
юм бодоод байдаг. Энэ залуучууд ингээд багаараа ингээд зөндөө их софтвер хийдэг, зөндөө одоо төслүүдийг бол амжилттай хэрэгжүүлдэг залуучууд байгаа. Шууд ягаад ингээд одоо Америкт очиод ч юм уу өөр хаан ч том зах зээлтэй магадгүй Шанхайд очиод ингээд багаараа ажиллаад одоо экспортын боломж бий болгоход юу ямар барьер үүд юм бэ? Энэ надад их сонирхолтой санагдав. За ерөнхийдөө надад асуулт би яаж хариулмаар юм бэ? Бас Америкт хичнээн тийм том гэсэн бас танилын юм гэж бас байдаг шүү. Яг Монголд адилхан байдаг шүү. Хүн олон хүнтэй танилцах хэрэгтэй. Гэхдээ нэг хэд хэдэн вебсайтууд байгаа шүү дээ. Одоо програмын фрилансер, гуру, топ кодер гэдэг. Тэндээс эхлээд өөрийгөө танилцуулж эхлээд тэн дээрээс олон гоцтой болоод эхлүүл бас энгийн бол өөрийгөө хүмүүст танилцуулаад байсны бас нэг хэрэг гарч байгаа юм да. Дизайнерууд бол лого турнамент гэдэг бас нэг вебсайт байгаа. Тэн дээр хүмүүс ажиллаа өгөөд өөрсдөө тэр ажлыг хямдхан байсан ч хамаагүй хийгээд тэр нөгөө хүмүүсээс оноо аваад байвал чамайг хүн таньдаг болно. Энд чинь бол нэг маркетингийн нэг tools юм да. Тэгээд Facebook энэ social media-гаар өөрийгөө нэлээд сайн рекламд болно. Тэгтэл нөгөө тэр хүний итгэл юмыг их багаар эхлэх хэрэгтэй байна. Их яарч эхлээд том ажил авснаас жижиг ажлынхаа зөв дуусгаж чадаад тэгээд явбал ерөнхийдөө юм яваад эхлэн дээ. Бас асуулт багш тийм. Тэгээ ингээд шинэ компани байгууллаа, бүтээгдэхүүн мэдээж чухал тий, чанартай бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Гэхдээ тэрийг борлуулахын тулд бид нар маркетинг гэдэг зүйл хэрэгтэй болдог юм уу? Тэгэхээр таны хувьд та бүгдийн хувьд одоо бүтээгдэхүүнээ борлуулах маркетинг нь хэдэн хувийг эзэлдэг вэ? Одоо танай компанийн хувьд гэхэд маркетингийн ажил ер нь нөлөөлөхгүй зүгээр сайн бүтээгдэхүүнтэй байхад хэрэглэгчдээ өөрсдөө ирнэ гэж үздэг үү? Америкт ямар хувь байд юм бол тэгсэн. Наад дээр чинь бол нэг хоёр өөр төрлийн юм байна. За манай консалтинг компанидор бид нар бол маркетинг хэрэглэдэг. Манай сервис өөрөө маш сайн учраас хүний амнаас манай хэрэглэгчийн сэтгэл хангамжтай байдлаас манай маркет өөрөө явчихдаг. За манай нэг кастомер манай үйлчлэгийн сэтгэл хангамжтай учраас дараагийн хүндээ хэлдэг. Манай IT-ийн бизнес бол бүгд тэгж явагдаж байгаа. Бид нар маркетинд ямар ч зардал гаргадаггүй. Тэгвэл бүх сэтгэл хансан хэрэглэгчдийнхээ амнаас манай маркет явж байгаа. Development компани хувьд бол маркетинг хэрэгтэй. Гэхдээ энэний өмнө ихтэй чи маркетаа судлах хэрэгтэй л да. Манай бүтээгдэхүүнийг хэн, яаж, ямар үнээр авах вэ гэдгийг судлах. Америк стандартаар бол 15%. Нэг асуулт байна. Асууж байгаа. Амгаа одор захирлаас асуух гэсэн. Одоо та гарааны компани байгуулахдаа Америкийн хүмүүс одоо иргэн хүмүүстэй хамтраад байгуулсан байна шүү дээ. Тэгэхээр анхны стартап байгуулахад seed investment гэдэг анхны хөрөнгө оруулалт ч юм уу тий чухал байдаг. Тэгэхээр сая бас инктүшн доктор бас хэлж ил байна л да. Цаана Үлзий хоёрч бас хэлж байна. Тухайн хүн өөрийгөө таниулсан өөрийн гэсэн одоо нөгөө кредит гэдэг чинь тий хийцэн хуримтлуулсан туршлага түүхтэй байх хэрэгтэй гэдэг юм л да. Та 97 оноос хойш компани байгуултлаа энэ түүхийг бүтээж чадсан уу? Бүтээхэд энд Монголд хуримтлуулсан туршлагууд чи хэрэг болж ирсэн үү? Энэ дээр та энэ залуучуудад юу гэж хэлмээр байна? Та яаж тэр seed investing тэр Америкийн иргэдээс авч чадсан юм бэ? Таны нууц биш бол. Нууц шүү. Гэхдээ нэг сони юм байлээ. Би 1993-аас 97 онд би Монгол банкнд инженерээр ажиллаж байсан. Тухайн үедээ Монгол банкны дотоод шилжээг анх 100 мегабайт спидтэй шилжээг хамгийн анх Монголд хийжсэн. Тэгээд тухайн үедээ би Монгол банкнд ажиллаж байгаа бас өөрийгөө гайгүй инженер гэж боддог байсан л да. Тэгээд Америкт очицгаад бол үнэхээр гологдчихсэн. Тэгээд ерөнхийдөө бол 1 жил өөрөө бие дааж сурсан. Microsoft-ын бүх сертификатууд инженерийн Microsoft Certified System Engineer гэдэг бүх шалгалт 8 шалгалт өгдөг. Сард нэгээр нөгч би 8 сарын дараа Microsoft Certified болж ирсэн. Тэгээд тэр 8 сарын дараа намайг хүн ажил авч байгаа. Тэр болтол би хилээ сайжруулж ирсэн, өөрийнхөө мэдлэгийг сайжруулж ирсэн. Тэгээд 98 оноос 2003 он хүртэл би хүний компанид ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд тэр бол маш өндөр туршлага байсан. Би эхлээд компьютер угсардаг компанид 1 жилээртэй ажиллаад
Тэгээд бас нэг интернетийн тухайн үед чинь бол интернет бүүм гэж юм болж исэн. Ерөөсөө л ESL интернетийн компаниуд бол Америкт дүүрэн болж исэн л да. Тэгээд тэр цуглуулсан мэдлэгээсээ 2003 онд би өөрийнхөө консалтинг компани байгуулсан. Тэр хооронд уулзаж очиж исэн хүмүүс бол намайг мэдэж эхэлсэн юм шиг байна. Тэгээд хэрвээ чи тусдаа гарвал нийс сервисийг би хэрэглэнэ гэдэг. Тэгээд анх стартап байхад мөнгө хэрэгтэй байдаг. Тэгвэл би бол яг үндэ бол $280 компани байгуулсан. Тэрнээс өөр мөнгийг би өөртөө зарцуулаагүй. Тэгээд эхний 2 өдөр утас дугаархыг хүлээгээд үнэхээр ямар ч утас дугаараагүй. 3 өдрөөс нь эхэлж утас дугаарсан. Хамгийн анхны клиент маань намайг хурж ирж компьютерт асч өгөөч. Тэгээд тэр нэг тухайн үед нэг цагийн $100 орчмоор үйлчлэгийг үзүүлдэг. Өдөртөө нэгээс 2 л ажил хийдэг. Тиймэрхүүсэн байна. Ер нь нэг юм байгаа. Монгол хүмүүсийн сэтгэхүйн чанар бол өндөр байдаг. Хамгийн өөрийгөө ялах юм нь залхуул байт юм да. Нэг ингээд сурахад их амархан сурчлаа. Одоо боллоо гэж өгчтэй. Тэгэхээр залхуугаад авчих юм бол тэгээд ер нь нэг одоо бусад газрын хүмүүстэй харьцуулахад Монгол хүмүүсийн 30-40% нь оюуны чадвар өндөр байгаа. Бусад орны бол нэг 5% нь л өндөр, бусад нь бол ер нь бол дундажаас тоогоор байгаа шүү дээ. За баярлалаа. Сайхан яриа хийж өгсөн. Би зүгээр эхлээд өөрийн бодол дараа нь асуулт тавь. Өөрийн бодлын хувьд бол бидний хувьд хамгийн чухал юм бол ерөөсөө харилцаа. Сая хэлсэн бизнес talk тийм ээ, sales talk яаж хийх юм бэ? Ерөөсөө энийг харилцааны чадвар тутам байгаа. Хоёрдугаар мэдээллийн технологийн инженерс ингээд сууж ярьж байгаа хэрэг ерөөсөө код бичдэг хүмүүс дийлэнх байдаг. Тэгээ яг компьютер яаж ажиллах? Одоо энэ нэг Facebook-ийн шалгалтын дээр ордог юм. Үйлдэл систем яаж ажилладаг гэдэг ерөөсөө нэг үздэг. Тэгэхээр үйлдэл системийг давхар үзээд дээр нэмээд кодоо үзчихээ бид нар хятад юм интерфейс ялгарч гарна. Дээр нэмээд харилцааны өндөр чадвартай байх хэрэгтэй. Харилцааны чадвар дотороо өөрөөр хэлбэл хүний худлаа ярдгуул байх хэрэгтэй. Дээр нэмээд тэр гадаад хэлний мэдлэг. Ерөөсөө энэ л хамгийн чухал юм болов гэж бодож байгаа. За асуулт болохоор та бүхэн одоо гадаадын компаниуд ажиллаж байгаа. Тэгээд нэг өдрийн одоо schedule тийм ээ. Нэг өдөр ямар хөө маягаар өнгөрдөг вэ? Тухайн компаниуд. Хоёрдугаар асуулт болохоор ер нь одоо Америкийн компаниуд ажилд ороход хамгийн анхны одоо шинээр орсон ажилтны одоо дөнгөж сургуулаа төгсөөд орсон ажилтны цалин анхны цалин ер нь ойролцоогоор хэд орчим байна. Хоёрдугаар дөнгөж сургуулаа төгсөөд биш. За нэг хэдэн жил ажилласан туршлагатай инженер хүн анх ажилд ороход ер нь ойролцоогоор хэдэн төгрөгийн цалин авдсан бэ гэдэг талаар энэ цугаа хүмүүс бас хэлж өгөхгүй юу гэж хэлсэн байна. Баярлалаа. 3 оролцогчоос асууж. За би өөрсдөө хүмүүсийн ажлын хэлье. Манайд консалтинг компанид бол бachelor төгссөн хүмүүс бол 35-аас эхэлнэ. Ерөнхийдөө нэг жил бид нэр 35 мянган юм байна те 35 илийн. Тэгэхээр бол тэр хүний юунаас шалтгаална л да. Тэгээд зарим нь бол 45-аас 50-аас эхэлж 60-аас эхэлж болно. Нөгөө хүний чадвараас л гол шалтгаална. Монголоос ирсэн хүмүүстээр бол би голдуу 1 жил бас нэг арай нэг баг кастомер дээр ажиллуулж ийж 1 жил болсны дараа бид хүн боллоо гэж тооцдیں۔ Хүнтэй харьцаж чаддаг, ажиллаа мэддэг болтоо бүтэн 1 жил болж байгаа. Тэгээд 1 жилийн дараа л тэр хүнээс ерөнхийдөө ажил гарч эхлэхэд байгаа. Юунд консалтинг компани дээр бол бас одоо ERP консалтинг компанид бол тэгэл хамгийн доотлын цалин чинь 80-аас эхэлнэ шүү дээ. 80 бол зүгээр хамгийн доотлын цалин. Тэгээд ерөөс 200 мянга хүрэхэд бол их амархан. Нэг өдрийн ажлын schedule нь ямар хөө байдаг юм бэ? Schedule болохоор би одоо 2 компани ажиллаж байгаа болохоор нэгэн дээр консалтинг компанид 30% зарцуулна. 70% нь болохоор одоо дөнгөж энэ стартап байгаа development компани дээр зарцуулж байгаа.
Яг нэг ажлын горин биш үү те. Одоо нэг өглөө 8-аас орой 8 хүртэл ажилладаг. Өглөө ерөөсөө имэйл шалгахаас эхлэндээ. Өглөө ер нь бол тэгэл 6 болоод бол босно. Тэгээд өмнөх өдөр хэр зэрэг оройч ажиллаас их шалтгаална. IT хүмүүс ч юм бол илүү их шөндөө ажиллаад өглөө бол айгүй заримдаа бол 9-10-аас ч эхэлж болно. За тэгээд ерөөсөө имэйлээр шалгахаас эхэлнэ. Имэйл дээр юу вэ? Бүгдийг нь хариулна. Нэг өдөр болгон манай ажлынхаа өөрсдөө хурлаа хийдэг. Тэгээд энэ тэр 7 хоногтой юу хийхээ бүгдийг яриад. Тэгээд 5 дахь өдөр юу хийснийхаа дахиж бүгэн ярьна. Тэгээд нэг 45 минутыг графикт өнгөрөөндөө бас. За баярлалаа. Та компани захирлын хувьд ер нь ямар хуу компани захирал байх ер нь ямар байдаг? Америкт компани захирал байна гэдэг нь ямар хуу? Ер нь IT компани үндсэн хөрөнгөчөөр хүн байна. Ер нь бол тэр хүнээс тэр компанид ажиллаж байгаа хүнээс чухал өөр юм байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс чинь сэтгэл ханамжтай ажилдаа дуртай байх шил миний ерөөсө хамгийн хийх ёстой юм тэр. Тэр хүмүүс ажилдаа дуртай сэтгэл хангалттай бол тэднээс сайн бүтээгдэхүүн гарна. Сайн бүтээгдэхүүн гарахаар бид нар жишээ нь кастомер амархан авч байгаа.